Өнгөрсөн 11-12 жилийн хугацаанд Канада улсын эдийн засаг өссөн. Гэхдээ өсөлтийн ганцхан нэг шалтгаан байгаа. Тэр юу юм бэ гэх юм бол Alberta. Alberta ерөөхдөө хамгийн ажлыг хийж байна. Татвар төлж байгаа. Тэр татварын мөнгө хаашаа тараагдж байгаа юм бэ гэх юм бол бусад мужидлуу. Тэгээд Alberta юу өсөж байгаа юм бэ гэх юм бол далайн гарцтай болъё. Alberta-гаас Atlantic Ocean руу, Pacific Ocean руу газны хоолой, нефтний хоолой барья гэсэн чинь бусад мужууд эсэргүүцэж байгаа. Alberta хамгийн татварыг төлж байгаа хэрнээ Quebec ерөөхдөө эсэргүүцэж байгаа. Яг гэх юм бол дэндүү үнэтэй гинэ. Нэг дайн зогслоо. Дараагийн дайн эхэллээ. За ямар дайн бэ гэх юм бол Donald Trump Канада улсад эдийн засгийн дайн зарласан. Ямар дайн бэ гэх юм бол зүгээр таатай ямар ч хэлцэл хийхгүй удахгүй бид нэр таадын төлөх ёстой татварыг бид нэр тушаана. За тэгээд тэр Trump-ийн гаргасан tweet Truth Social post хэдүүлэн хамт харцгаая. За бид нар сая юу болж авсан бэ гэвэл Канадчууд манай технологийн компаниуд дээр нэг татвар оногдуулж байгаа юм байна. Дижитал үйлчлэгээний татвар. За энэ тэнэг санааг Канадчууд хаанаас авсан бэ гэх юм бол Европчуудаас авсан байгаа. Яг гэх юм бол Европчууд яг адилхан хийж байгаа учраас энэ хоёр хоёулаа тэнэг гэсэн үг заяа. За бид нар тийм учраас худалдааны хилцлийг одоо тэр чигтээ зогсоолоо. Бүтэрчтэй. За. Тэгээд бид нар Канадад эх 7 хоногт бид нар төлөх ёстой Америк руу экспорт хиймээр байгаа юм бол Америкийн зах зээл дээр бараага зармаар байгаа юм бол тэр татварын хувийг эх 7 хоногтоо зарлах болно. За, ямар татвар байсан бэ? Харцгаая. Digital services, за engagement, data, content contribution. Энэ юу юм бэ гэх юм бол зүгээр social networks. Facebook, Instagram, Twitter, X, YouTube, Google гэх мэт чинь Америкийн топ хамгийн ашигтай ажиллагаа компаниуд дээр татвар оногдуулж байгаа. За тэгээ ямар татвар юм бэ гэх юм бол амар заваан татвар заяа. Татвар нь яаж тооцогдох юм бэ гэх юм бол орлогоос нь 3%. Ашиг ерөөсөө биш заяа. Ашигаас нь ерөөсөө биш. Тэ? Ямар нэгэн зардал эндээс хасагдахгүй. Тэр чинь зүгээр борлуулалтаас нь тэ 3%. Та зүгээр Канадад бараага экспортлоо. Тээврийн зардал, цалингийн зардал, түрээсийн зардал, мөнгө зээлсэн бол хүү муугийн зардал гэх мэт чинь ингээд $100 бараа оруулж ирээ. Тэрнээс ингээд зардлууд нь хасгацаар хагаад магадгүй $20 ашиг үлдчихэж байгаа хгүй. Тэрнээс 3% биш заяа. Шууд борлуулалтаас чинь 3% татвар авч ийна гэдэг чинь бүр амар өндөр татвар байгаа. За тэгээд энэ санааг тэгээ Марк Карни ханаас авсан байж магадгүй юм бэ гэх юм бол энэ хоёр тэнэг хэрүүл хийдэг лайтай авгаанаас авсан байж магадгүй. Тэгээ яагаад сүүлийн үед Марк Карни юм тэнэг юм хийж байгаа юм бэ гэх юм бол ер нь соёл сүнс Марк Карни Канад, Европтой ер нь аягүй төстэй. Жохон авгаа зантай, жохон гоншхондаг. Тэг ингээд та харж байгаа юм бол хүзүүний булчин байхгүй, мөрний булчин байхгүй, гарны булчин байхгүй ингээ урагшаа ингэсэн тий. Ерөөдөө энэ гурвын костюмны арзмаар ерөөдөө яг адилхан байгаа гэж бодож байна заяа. За тэгээд сүүлийн үед Канада улс гадаад хэргийн сайдаар бараг хэнийг томилсон байсан бэ гэх юм бол манай мундаг Kaja Kallas. Та хайдуулаа хам сонсцгоо. Энэ мөр амжигтэй. I got this question that Canada wants to join European Union and би энэ асуултыг сонсч байсан. Канада Европын холбоолтой нэгдмээр байна. Яа за. Окей. of course, you know, we have all the friends in the world, which is good. I also said that maybe a bit obstacle is that they are not geographically in Europe and they. За тэгээд ерөнхийдөө дэлхийн бүх улс орнууд манай найз манай Европын холбоо руу гишүүн болмоор байна. Би энэ дээр бас эргэлзэж байгаа. За тэгээд Kaja Kallas нэг 100 юм хэлж байгаа. Энэ дундаа. Нэг асуудал юу юм бэ гэх юм бол Канада улс Европтой ямар нэгэн байдлаар холбоо байхгүй географийн хувьд, газрын зургийн хувьд холбоо байхгүй. Одоо Kaja Kallas-ийн mental gymnastics хараарай. Тийм одоо уян нугаралтаараа Канадыг Европтой холбогож үзнэ. Одоо сонсож байгаа. We had an answer to this. Arctic. We are connected via Arctic. Бид нар тий Арктикаараа холбогдсон байгаа шүү. So who knows? За тэгээ хэм мэдвэхтэй. 50,000 гаруй ном зарсан. Борлуулалтын хэмжээгээр 2.5 тэрбум. Хувьцааны арилжаа хэдэн тэрбум. Бондын арилжаа хэдэн зуун тэрбумын арилжааны арт гэсэн. За энэ чадвартай би төрсөн үү? Төрөөгүй. Энэ борлуулалт контент гэдэг юмыг би сураад авсан. Магадгүй чи өөрөө нэг бизнестэй
нэг өөрийнхөө бүтээгдэхүүнтэй нэг үйлчлэгээтэй юу дутж байгаа юм бэ гэх юм бол би таачи чанд борлуулалт дутж байгаа. За чи яг миний энэ чадварыг эзэмшиж авмаар байгаа юм бол одоо сонсоно. Менторшип хөтөлбөрийг би гаргасан. Нэр нь юу юм бэ гэх юм бол борлуулалтын нууц. 500 гаруй хуудас контент, 100 гаруй видео хичээл. Тэгээ онцгой юм юу юм бэ гэх юм бол 1000-аас илүү дасгалтай. За энэ менторшип хөтөлбөрөөр дамжуулаад би чиний бизнесийн санаагаас авахуулаад анхны харилцагч контентээрээ дамжуулах хүртэл бүх юм орцсон байна. Дэлгэрүү мэдээлэл доор. За амжилт нь хүрэхэд бэлэн байна уу? Дасгал хийх бэлэн байна уу? Борлуулалт хиймээр байна уу? Гэх юм бол доор. Линкэн дээрээ дараарай. За одоо контентээр өөрчлүүлье. Окей. За тэгээ Mark Carney бас энийг сонсмох. Oh my god, Kaya Kalas амар зүү оновчтой юм хэлж байна. Манайхан жигнэсээ тэ Арктикаараа холбогдсон байдаг юм уу? Хэдүүлээ сонирх л та. За Европ хаана байна? Энэ доогуур байна тэ. За Норвег байна, Исланд байна, Гренланд байна. Oh my god, магадгүй зүг байж таарлаа тэ. Kaya Kalas одоо Канад улс Европын холбооны гишүүн болчих юм бол Канад улсын хамгийн том элчин сайд нь бас Kaya Kalas болох юм байна. Хамгийн том улс төрчний болох юм бэ гэх юм бол Ursula von der Leyen болох юм байна. Тэгээд ер нь бол бас Оростой алцах ер нь бүрэн боломж гараад ирэх юм биш үү? Тийм ээ. За. Тэгээд ингээ харцгаая канадчууд ерөөдөө дотроо тийм амар нэгдсэн юм ерөөсөө биш ээ. Канадчуудын зүүн баруун тал нь хоорондоо үзэн яддаг. Заяа. Канадчууд 3-1 нь Франц хэлтэй. Окей. Тэгээд зарим мужууд, зарим стейтууд тэг Канад улсаас залхаж байгаа. Тэгээ хамгийн том залхаж байгаа стейт муж, аль муж юм бэ гэх юм бол Alberta муж. За, Alberta тэг бусад Канад муж юм уу? Канадаас ямар ялгаатай юм бэ гэх юм бол Alberta хөдөлмөрч. За, өөр юугаар ялгаатай юм бэ гэх юм бол Alberta нефт, газ олборлдог. За өөрийгөө зөрүүтэй юм бэ гэх юм бол Alberta амар баян, амар хөгжсөн, маш өндөр орлоготой. Бараг Канада улсын дийлэх татварын тэ хэн нийлүүлдэг юм бэ гэх юм бол Alberta. За тэгээ сонсцгоо. Trump has been calling to make Canada the 51st state, and a group in Alberta is apparently on board. Jeffrey Rath is leading that group, a lawyer. За Donald Trump угаасаа Канадыг 51 дахь муж болгоё гэсэн тийм санаа ингээд дэвшүүлж ийсэн шүү дээ. Санаж гинөө. Тэ? Бараг нэг хагас жилийн өмнө. Тэ? За тэгээд Alberta муж энийг ерөөдөө шууд хүлээж авч эхэлж байгаа гэх юм уу да. Тэгээ Alberta муж дотор хувийн хвшлийнхэн ард иргэдүүд тэ юу хэлж байгаа юм бэ гэх юм бол хой Канадаас хэдүүлээ зайлцгаая. Америкт нэгтжүүлээ гэдэг. From Alberta, he has that delegation behind. Тэгээд шууд Америкийн Texas малгай өмсч чинь тэ? Jeff, how big is your delegation? Tell me the feeling you are for. За Jeff, чиний арт хэр олон хүн байгаа юм бэ? Alberta дотор хэдэн хүмүүс энийг ерөөдөө дэмжиж байгаа юм бэ? Joining America? Hundreds of Albertans that are reaching out and volunteering to join our delegation. Right now, our group is very small. It's a steering committee of people that are looking to come. Одоохоно бид нэр амар жижигхэн. Гэхдээ 100 гаруй хүмүүс бид нар лөө ингээд өргөдлөө явуулж байгаа. To Washington on an exploratory basis and meet with a representative appointed by President Trump to explore the benefits of either Alberta becoming an independent sovereign nation with. За тэгээ бид нар юу судалж байгаа юм бэ гэх юм бол энэ гэхдээ энэ Jeff-аас гадна заяа зөндөө хүмүүс энийг бодож байгаа. Alberta мужийн засаг дарга ч гэсэн энэ санааг дэвшүүлж байгаа. Яг гэх юм бол Канада улсаас залхаж байгаа. Economic union to the United States, becoming a US territory or becoming or pursuing full statehood. За бид тэгээд Alberta ерөөдөө олон жилийн турш юу судалж байгаа юм бэ гэх юм бол нэг бол Канадаас салах, өөрөө тусдаа нэг улс болох. Тэ? Эсвэл тэрчтэй Америкийн нэг муж болох. За тэгээд ерөөдөө Alberta Америк улсын нэг муж болчих юм бол эсвэл тусдаа нэг улс болоод ирэх юм бол Канада байхгүй. Канада GG тэ? Ер нь бол Канада улс тэ Канада улсын гол мах нь Alberta байхгүй. За яг тийм юм бэ гэх юм бол та харцгаая заяа. Net interprovincial migration. Нэг мужаас нөгөө муж руу хэдэн хүмүүс хөдөлж байгаа юм бэ? Нүүж байгаа юм бэ? 25-40 44 насны хооронд 2024 онд Alberta руу хүмүүс явсан.
25-аас 44 настай хүмүүс. Ягаад гэж байгаа юм бэ гэх юм бол тэнд ажлын байр байгаа. Тэнд орлого байгаа. Тэр өндөр цалин байгаа. Хаанаас зогсож байгаа юм бэ гэх юм бол Ontario, Saskatchewan, Quebec, British Columbia гэх мэтчлээ. За, cumulative projected interprovincial migration in Canada. За, Saskatchewan-аас аягүй олон хүмүүс зогтож байна. Quebec, Ontario, Atlantic provinces-аас хүмүүс зогтож байгаа. За, British Columbia ба Alberta руу маш олон хүмүүс ингээл нүүгээл явж байгаа. Тэгээ 2045 он ингээ харах юм бол Alberta, British Columbia руу ихэвч хүмүүс нь явж байгаа. Тэгээд Alberta, British Columbia-д юу болж байгаа юм бэ гэх юм бол газ, нефтний олборлолт. За тэгээд та ингэ харж байгаа юм бол Канада улс top largest 10 oil producer countries in the world гэх юм бол одоо дэлхийн номер топ 10 нефтний олборлагч экспортлогч орно. Канада Иракаас илүү том, Иранаас илүү том, UAE United Arab Emirates-аас илүү том, Kuwait-аас илүү том. Дэлхийн 6%. Орос 12, Сауди Араб 12, Америк 20%. За Alberta иш ороод ирчих юм бол Америк бол заяа нэгдсэн байдлаараа дэлхийн эрчим хүчний номер 1 болчихно. Тасраа явчихна гэсэн үг заяа. За тэгээ ингээ харчих л та. Canada without Alberta. Канадаас Alberta мужийг хасчих юм бол 2013 оноос 2025 оны хооронд Канада улсын эдийн засгийн өсөлт бүр хасахтай гарч байгаа. Окей. Өнгөрсөн 11-12 жилийн хугацаанд Канада улсын эдийн засаг өссөн. Гэхдээ өсөлтийн ганцхан нэг шалтгаан байгаа. Тэр юу юм бэ гэх юм бол Alberta. Alberta ерөөхдөө хамгийн ажлыг хийж байна. Тэгээд татвар төлж байгаа. Тэр татварын мөнгө хаашаа тараагдж байгаа юм бэ гэх юм бол бусад мужид руу. Одоо та сургуульд байсан бол нэг группээрээ нэг 4-5-лаа нэг төсөл хийх хэрэгтэй байдаг шүү дээ. Нэг ажиллаа хийх хэрэгтэй байдаг. За тэгээ эцээцээ юу болоод ирдэг юм бэ гэх юм бол дөрөв нь унтцдаг, залхуурчдаг. Тэгээд эцээцээ нэг л хүн тэр хамаг төслийн ажиллаа хийдэг шүү дээ. Канада улс яг юм төслийн ажил тэгээ ганцхан ажил хийдэг газар юу юм бэ гэх юм бол Alberta. За тэгээ та юу харж байна гэх юм бол British Columbia гэх мэт шин бусад мужуудын GDP per capita дотоодын нийт бүтээгдэхүүн хүн амаар хуваах юм бол за хамгийн өндөр эдийн засагтай дотоодын нийт бүтээгдэхүүнтэй ямар газар юм бэ гэх юм бол Alberta жилийн $80,000. Тэгээ Quebec, Ontario гэх мэт чинь газруудыг санхүүжүүлж байгаа татварын орлогоор Ontario, Quebec гэх мэт чинь яагаад өсөлтөд явж байгаа юм бэ гэвэл Alberta-гийн татварны мөнгнөөс болж байгаа учраас. За тэгээд ингээ та нэг харж байгаа юм бол Alberta тасарсан явж байгаа бусад мужуудтай ингээ хуваах юм бол Канада нэгдсэн байдлаараа Alberta-гаас хамаагүй доогуур дотоодын нийт бүтээгдэхүүнтэй. Энэ Alberta-г хасчих юм бол Канада ерөөхдөө зүгээр хогийн савл орчно. Тэгээд Alberta нэмээд юунаас захлах байгаа юм бэ гэх юм бол энэ одоо газ нефтний пайплайн та ингээ харж болно заяа. Alberta-гаас ерөөхдөө бүх газ нефтнийг гарч байгаа. Тэгээ энэ хаашаа явж байгаа юм бэ гэх юм бол Америк руу явж байгаа. Тэгээд Alberta юу өсөж байгаа юм бэ гэх юм бол далайн гарцтай болъё. Alberta-гаас энэ Atlantic Ocean руу Pacific Ocean руу газны хоолой, нефтний хоолой барья гэсэн чинь бусад мужууд эсэргүүцэж байгаа. Газ олборлох юм бол нефт олборлох юм бол байгаль орчинд муу штэ гэж ярьж байгаа хгүй юу? Энэ юутай төсөж сонсгож байна. Яг Европтой адилхан. Оросын нефт авах юм бол амар муу. Европчууд бас юугаараа тэнийг юм бэ гэх юм. Цахилгаан станц муу, нүүрсэн цахилгаан станц амар муу, цүмийн цахилгаан станц бүр муу. За тийм учраас бүгдийг буулгачих. Тэгээд нефт газ айгу хэмтхэн. Гээд газыг зүгээр Оросоос авчи. Путин амар заван хүн. Тийм учраас тэгэл одоо Европын эдийн засаг сүрж байгаа. Quebec report shows resistance to pipeline. Alberta хамаг татварыг төлж байгаа хэрнээ Quebec ерөөхдөө эсэргүүцэж байгаа. Яг гэх юм бол дэндүү үнэтэй гинэ. Энэ пайплайныг хүлээн зөвшөөрөх байгаа. Saint John хүртэл ингээд далайн гарцтай болно гэсэн. Яг гэх юм бол ингээ бүх газ нефтээ одоо хаашаа нийлүүлж байгаа юм бэ гэх юм бол Америк руу нийлүүлж байгаа. Өөр хүн рүү зарах боломжгүй. Тэгээ өөр
улс орн руу зарах боломжийг бүрдүүлэхийн тулд юу хүсэж байгаа юм бэ гэвэл далайн гарцтай болъё. Тэгээ Канада дуракууд энийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. За тэгээд ер нь бол Дональд Трамп амжилт хүсмээр байна. Алберта мужид бас амжилт хүсмээр байна. Мэдхгүй миний хүсэл юу юм бэ гэх юм бол Алберта Канадаас салаасаа тэ бусад мужуудаа дэндүү удаан хугацаанд эрхлүүлсэн тэ тэгээд Америктэй хамтарч ажиллаад эхлэх юм бол Америк бүр дэлхийн номер 1 эрчим хүчний супер павер болоод ирчихнэ. Тэгээд эсвэргээрээ Канада ерөөхдөө дампуурчна. Тэгээд Канада угаасаа хоёр салсан зүгээр нэг Франц хэлтэй, нэг Англи хэлтэй гих мэдчихэв. Тэгээд Алберта тусдаа байж чадах юм бол бусад энэ лузеруудыг тэжээх хэрэггүй болчих واخгүй. Тэгээд make Canada great again